Саяны бичлэг задарлаа шүү дээ тий. Ганбаатар гишүүний загнаж байгаа. Тэний асуулт хаяг буруу байна л да. Чиглэл авсан болоо. Чиглэл өгдөг авдаг албан шалтгаан ч байдаг шин. Улс төр гэдэг чинь өөрөө бол энэ төр ус хэрэг шүү дээ тийм ээ. Та бас ингээд 7 жил ингээд зэтгүүлж хийчлээ. Гэтэ бас Яаж ч хоёулаа баян онгорыг. Танд орж ирээ юу гэж хэлсэн? энэ ангийн чинь зандаж тэгдэг хүн бүрдүүл цай биш. Монголчуудын хамгийн номер 1 асуудал одоо бид ажлын байр, ажил хөдөл биш. Чуулганыг даргалахгүй маа гээ гараа явчихоор энэ төсөв өөрөө бүгдээ хууль зөрчсөн юм уу? Хуулийн дагуу батлагдсан юм уу? Альва шийдэл, эдийн засгийн ч гэсэн шийдэл, улс төрийн ч гэсэн шийдэл хаас тоором соёл дээр л байх хэрэгтэй. За. За их хүмүүстэй бид энэ удаад одоо ярилцлага хийхээр улсын хурлын дарга гомжийн зандан шатартай одоо уулзаад байгаа. Тэгэхээр энэ ярилцлагыг бас сэтгүүлч Дагима миний биес гадна за ЮБНЦ-ийн мэний лавгийн тоймын сэтгүүлч Лавга. За лавгдорж ингээд хөтлөн явуулнаа. Тэгэхээр бидний бас энэ ярилцлага хийж байгаа зорилго бол дарга бас арай өөр. Яг л нэг улс төрийн бас уйдгартай олон нийт мэдж байгаа. Тэгээд бас мэдэх хэрэг өмнө хангацсан сэдвүүдийг хөндгөөсөө илүүтэй ер нь энэ одоо энэ төрийн ордны яг улсын хурл гэдэг энэ танхимын хүшигний ард ер нь яг юу өрөнд юм бэ? Зарим хууль тогтоомжийн ард бол сайн муу янз бүрийн зүйл болдог. Тэрийг бол бид нэг ордны бор шуу нислээ шийд юм уу тамхины цэгээс мэдээлээгээд нэг юм зүгээр жиргсэн байдлаар өнгөрчдөг байхгүй. Тэгэхээр энэ удаагийн ярилцлага юм чөлөөтэй байгаасаа гэж үзэж байгаа. Тэгээд би бол та хоёрыг хоёулаа ингээд зангаатай костюмтай ингээд суугаад байгаа болохоор бас өөртөө эвтэйхэн байдлаар зангаагаа тайлаад те. Тэгээ гуруулаасаа тийм. За одоо аль та шийдэл өөрсдөө гараад шийд. Чөлөөтэй байсан дэр. Тэгвэл одоо дээлийн өмчөд ирэх үү? Би дээлгүй ирсэн. За таны шинжилгээнд баяа. За тэгээд одоо ярилцлага маань ер нь бол эхлээд би асуу гэж бодож байгаа. Энэ удаагийн парламент бол одоо ингээд Монгол улсын түүхэнд одоо 9 дэх удаагийн сонгуулийн босгон дээр ирчлээ. За тэгээд 8 дахь удаагийн парламентаа за ардс нийгмийн 76 гишүүнтэй. Тэгээд одоо хамгийн одоо сүүлийнхаа хаврын чуулганыг хийж отхон гэж хэлдэг. Монголчууд хэлдэг ч сүүлийн гэдэг ч муу яар гэж. Отхон гэдэг нь бол бас отголоод дараа нь шин зүйл эхэлнэ гэх. Тэгээд за зүгээр яхаа энэ парламент яг удирдах тал тасралтгүй яг 4 жил авчлаа шүү дээ. Тэгэхээр өөртөнтэй парламент байсан гэж зүгээр өргөн хүнийхээ хувьд бодож байгаа. Дарга хүний хувьд биш шүү дээ. 8 дахь удаагийн парламент, 8 дахь удаагийн улсын хурлын сонгуулиар байгуулагдсан парламент отхон чуулгануудаа хийж байна. Гэхдээ энийг бол би бүхэлд нь шинтгэлийн парламент байсан гэж хэлнэ. Мэдээж тухайн цаг үед нь үнэлэгдэхгүй шүүмжлэгддэг юм хожим энэ батлагдсан 2000 гаруй хууль тогтоомжууд тэн дотроо хийгдсэн 100 том реформ шинжилгээ ажлууд за тэр дотроос бүр нарийнчлаад зүйл 10 багц том реформ ажил бол хожим түүхэнд үлдэх тийм шинтгэлийг хийж чадсан их хурл байсан л гэж бодож байна. Мэдээж одоо их хурл бол ардмын төлөөллийн байгууллага баг ардм гэж олон улс төрдөг шүү дээ тийм ээ парламент бол. Тийм учраас энэ их олонлогоос бүрдсэн баг олонлог ардмын хүсэл эрмэлзлийг тодорхойлж харгалзаж хууль батлах дэгтээ энэ 30 жилийн олд амжилтыг багтаах бас ардчлалын гажуудлыг засах 100 том шинжилгээ хийсэн түүхэн парламент шинтгэлийн парламент болж чадсан л гэж бид бодож байна. Та хэлж ш парламент бол хууль батлах гэдэг. Тэгээд авахч шаардлагагүй бас хуулиуд ингээд батлаад авах шаардлага байд юм уу гэж иргэд асуугаад батсан хуулийн тоон одоо амьдралд хэрэгжих тал дээр ер нь бол хуулийг хэрэгжүүлэх гэж батлана юм. Нийгэмд яг хэрэгтэй тал дээр нь. Тэгээ хууль бол хэрэгжүүлдэг, хэрэгждэг өөрөө. Хуулийг биелүүлдэг. Ямар ч үсэн хувьд хуулийн биелэлтийг хангах үргэлж засгийн газар хүлээнэ гэдэг ингээд заасан. Огт хэрэггүй хууль гэж бол байхгүй шүү дээ. Ямар нэгэн нийгмийн харилцааг л заавал зохицуулж байгаа. Бусдад нь сонирхолгүй шүүж болно. Жишээлбэл одоо Улаанбаатар хотын орон сууцчлалтын тухай хууль ч гэдэг юм. Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль хөдөөгийн иргэдэд байдлыг тоохгүй хамаагүй байж болно. Хөдөөгийн малчтын тухай гэдэг юм малчин хоршооны тухай энэ хуулиуд хотын иргэд мэдэхгүй байж болно тийм ээ. Гэхдээ нийт шүтэн барилгаараа нийгмийн хууль засгалдаг нийгмийн харилцааны суурийг л бүрдүүлж байгаа. Олон жижиг элементүүд бүгдээрээ нийлж иж. Ингэж хууль дээдлэх ёс хуулийн засвал бүтээх учиртай. Та өөрөө яг дарга хүн ер нь хэрэг хууль санаалж амжтыг. Ер нь яг зүгээр үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг амжуул 32 хууль байна. Энэ сүүлдээ өргөжөөд 38 хууль болсон. Энэ 32 хуулиудыг бол өөрөө ихэнхийн санаачилж оролцож ажиллах боловч дандаа гишүүдээрээ санаачлуулж холбогдох байнгын орон дарга засгийн газар хүмүүст үүрэг чиглэгч ажилладаг. Тэгэхээр энэ улсын хурлын хэн шалгалтын тухай хууль байна тийм ээ. Нээлттэй сонсгол хийдэг энэ хуулиудыг бол
би яг өөрөө санаачилж аюу Германы Бундестагийн парламентary oversight буюу парламентын хяналтын хуулиас жижиг авч тэгээ Франц, Америкийн нээлттэй сонсгол хэн шалгалтын хуулиудыг судалж энэ 60 гаруй парламентын хуулийг судалж босруулсан. Энд бол одоо олон сангууд мэрэгчлэтнүүд тусуулсан. Тэгээ өргөн бариад манай төрийн байгуулалтын байнгын дарга Бямцах тэр үед одоо хамтарч ажиллаад өргөн бариад хууль батлагдаад өнөөдөр бас тодорхой үр дүнгээ өгч гэнэ гэж үзэж байна. Энэ парламентын хэн шалгалтын санааг бас үндсэн хуулинд миний саналаар орсон. Гэхдээ минийх гэж бид ерөөсөө ярьдаг. Бусад улсууд бол тухайн санаачилсан хүнээр нь нэрлэдэг хуулиуд байна л да. Нэг өөрөө санаачлах гэдэг ч юм уу өөр дөр нэр наах нь гол биш. Эцсийн дүндээ парламент энэ хууль шударгаас, хууль дээдлэх ёс, хуулийн засаглалыг тогтоох энэ чухал хуулиудыг батлах эцсийн зорилго чухал байдаг учраас олон хэлцүүлэгтэй юм л да энэ бас. Хэн шалгалтын хуультай холбоотой нэг асуулт танаас асуугаад. Өнгөрсөн 2 жилийн дотор одоо бараг 5-6 дахь сонсгол явуучих шиг боллоо. Тэгээ энэ сонсголуудыг олон нийт ер нь бол юу гэдэг үгэнж харж байна вэ гэхээр сонсгол хийж байгаа нь бол сайн. Гэхдээ сонсгол хийгдсэний дараах тэр үр дүн хаана вэ гэдэг зүйлийг л асууж байна л да. Таны хэлж байгаа тэр 2019 оны үндсэн хуулийг өөрчлөлт. Тэгээд саяын энэ парламентын шинтгэлийн хүрээнд хийгдсэн энэ хууль батлагдаад хэрэгжлээ. Үр дүн. Та үр дүнг юу гэж харж байна? Ер нь парламентын сонсголууд шүүх болно шүү дээ. Үндсэн хуулиа бид ойлгох юм бол хууль тогтоох шүүх гүйцэтгэх эрх мэдэл буюу засгийн газар тусдаа биенээс хараад тус эрх мэдэл. Парламент хуулийнхаа биелэлтийг үндсэн хуульд одоо бидний бичиж анхааруулсан санаа бол хуулийн биелэлтийг хэн шалгах зорилгоор улсын хурлаас мөрдийн шалгахаараа байгуулна гэсэн агуулгатай байсан. Тэр нь бол мөрдийн шалгах гэдэг нь гүйцэтгэх засаглалын засгийн газрын шүүх засаглалын ажилд хутгалж яах болохгүйгээд хяналт шалгалтын хороо байгуулна гэж хуулжсэн. Үндсэн хуульчсан. Тэгэхээр бод үрдүн шүүх хурл учраас өнөөдөр шууд улсын хурл бол тэрнийг буруутан энийг зөвтөн гэж яллаад эсвэл цагаат гэдэг байгуулга биш ээ. Энийг ард түмний мэдэх эрхийг хангасан нэг. Ард түмний мэдэх эрх иргэний нийгмийн шаардлагыг бий болгож идэг. Энийг зэгцэрх хөдөлгөөн гэж байна. Энэ өөрөө голдролд ороод 30 жилийн замбраагүй, эмх замбраагүй молекулын хөдөлгөөн шиг энэ замбраагүй, дэг журамгүй байсан энэ тогтолцоонд дэг журам руу, ёс зүй рүү, зарчим руу хөдөлж байгаа. Өөрөлдөл нь ил тод болгож байгаа юм. Ил тод байдал бол өөрөө парламентын хяналтын чухал хэрэгсэл юм. За яг бод үрдэн зүгээр мөнгөн дүнгээр илэрхийлэх юм бол нээлттэй сонсгол явууж эхэлсний дараа жишээлбэл 2022 оны дүнгээр 2 их 80 347 тэрбум төгрөгийн авилгалын хөрөнгийг хурааж одоо улсын байгууллагуудын орлого болгосон. Тэгээ нээлттэй ил тод бол тэгэхээр айхгүй ч гэсэн ичдэг болоод бүх шатанд байсан одоо нөөцсөн дээр ихэд авилгалын хүн зуртлын гацаа гох дээгнүүд арилаад ирэхээр нөөцний экспортод ч гэсэн эргээр нөлөөлж манай улс чинь 70 сая тонн нөөцийн экспортлох хүчин чадал чинь бас энэ төрийн хүн зуртал чиглэлүүд тайлагдж байна. Энэ бүхэн нээлттэй тод байдлын үр дүн. Хууль хяналтын байгууллагууд бол энийг холбогдох дэг журмынхын дагуу хилцээд гин буруутай хэсгийг нь тогтоогоод шүүхийн процесс явж байгаа учраас бид нар шүүхийн процесс нөлөөлөх үндсэн хуулиараа боломжгүй хаалттай. Харин бүх процесс дууссаны дараа бол шүүхийн сахилгын оронд манай цугласан нотлох баримтуудыг үнэлж яллах эсвэл цагаат татлыг баримтлаагүй байна гэдэг өргөл гомдол гаргаж шалгуулах болцоотой тухайн шүүгчийг. Энэ сонсгол болохоор за улсын хурлын гишүүд дуудагдж, засгийн газрын гишүүд дуудагдж, за өмнө нь бас төрийн өндөр алба хашиж ирсэн хүмүүс дуудагдсан. Тэгэхээр нууц тушаал тантай яг энэ сонсголтой холбоотой ингээд тэр хүчний ард те ингээд уурлаж бухимжижсэн бас энээс үл сөрөг ийм асуудал гарч ирсэн тохиолдлууд байна уу? Ер нь нам дотор ч гэсэн үйл ойлголт үүсдэг штеп гин. Би бол дургуул байсан сонсголт дуудагдж ирсэн улс төрчдийн дургуул байсан сонсголт. Танаа бүлгээс чинь 5 хүн зарлагдсан штеп. Нүүрсний улгаатай холбоотойгоор. Зөндөл хүн дууддаг. Энд чинь гэрчээр дуудагдж байгаа шүү дээ. Аль эсвэл нэг гин буруутан болгож ялалж байгаа юм уу? Аль эсвэл зөвтгөж байгаа хэлбэр шүү. Ард түмний мэдэх эрхийг л хангаж байгаа. Ерөөсөө парламентын хяналт шалгалтын үндсэн чиглэл бол ард түмний мэдэх эрхийг хангах нээлттэй сонсгол гэж нэрлэж байгаа шүү дээ, тийм ээ. Шүүх хурал юм уу? Аль эсвэл хин нэгнийг буруутгадаг, зөвтгөдөг боловч. Тэгвэл хизээ байхдаа одоо төрийн өндөр албан тушаалтнууд тийм ээ. Ерхийлэгч байна, ерхий сайдч байна, улсын хурлын газрын гишүүд ирээд ингэж ард түмний өмнө нөрөө олзуулаа суудаг байсан юм байна. Энд чинь нээлттэй сонсголын үр дүн мөн чанар баг. Инхээр бүх юм нээлттэй л тод болж байна. Тэгэхээр хайцсан одоо том дэвсгэрийг сөхөө тарахаар доор нь тодорхой язганж идэг шүү дээ, тийм ээ. Гадна харахад бол
гаднаа гяланцгал байсан. 30 жилийн арчлалын маань нэг гажуудлал нь өмч хөвчлөөс эхлээд 40-40 юм алт илээ юу хэрэг гэмтргээл ингээд болоод идэг шуугаал өнгөрчдөг байсан бол анх удаа төрөөрөх барих дэд байгууллагынхаа хүрээнд нийтийн ашиг сонирхлыг үндсэн тодорхой асуудлаар хуулийн биелэлтийг хангах зорилгоор бид нээлттэй сонсгол явуулдаг. Энэ зарчмал. Цаашдаа энэ улам ирчээ авна. Олон парламентын гишүүдтэй болох хэрээрээ асуудлууд нээлттэй тод болно. Нээлттэй тод байдаг чинь өөрөө тухайн асуудлын энэ зэгцрэх хөдөлгөөнд ингээд өөр ирэхгүй хөтлөө явчих. Органик зам ёсоор энэ цаашдаа энүүгээрээ хууль шүүхийн байгууллагууд ч тэр эсвэл төрийн байгууллагууд ч гэсэн энэ ажил чинь ингээд явж байгаа. Нүүрсний сонсгол дээр нэг сонирхолтой асуулт байна. 2023 оны 6 сард одоо сая байгуулагдаад сонсголоо хийсэн төр хорооны өмнөх төр хороо хугацаанд дууссан тийм ээ. Сонсголоо хийж чадаагүй. Танай парламент та санаачилж ажлын хэсэг байгуулад инквайр тухайн үед бол хууль зүйн сайд Нямбатар дарга байсан. Энэ хүнийг толгойлуулад дахин ажлын хэсэг байгуулад төр хороо байгуулсан. Тэр өмнөх төр хороо яг ажиллаж чаддаг. Янз бүрийн дарамт танаа намынхан энэ юм болооч. Дарга цэрэгнэрээс хилсэн ган болд гишүүнийг 2 3 удаа дуудсан гэл төрийн хөлтөн дотор борч өгөн нисэл яригдал байсан шүү дээ. Ажлаа хийж чадаагүй биш л дээ. Ер нь яг ингээ он дороолоор нь харах юм бол 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр тэр үед нүүрсний хулгай гэж мэддэгч байлаа шүү дээ. Нүүрсний тээвэр логистик айл хяналт шалгалт энэ асуудал дээр нэг асуудал байна гэдэг. Хяналт шалгалтын төр хороог 22 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр 22 оны 6 дугаар сарын 10-нд байх болсон. Тэгвэл нүүрсний жагсаалт хэдэн сарын хэдэн болсон? 12 сарын 3-нд эхэлсэн билүү. За 6 сарын дараа гоосд. 6 сарын дараа гоосд тийм ээ. Тэгэхээр тэр ажлын хэсэг чинь байгуулагдсан өдрөө хууль хяналтын байгууллагад ажиллаж ирсэн, мөрдөн байцаагч ажиллаж ирсэн хэн шалгач нар, шинжээч нар тавьж ажиллуулсан. Энэ ажлын хэн шалгалтын төр ороо чинь хэлэг айлын мэдээ, статистикийн мэдээ, тавталгын мэдээнүүд тоо зөрж байна. Энд нүүрсний хулгай байна. Айлын мэдээ, статистикийн мэдээ, хэллийн мэдээнүүд зөрөөд байна гэдэг юмыг анх тэр шинжээч нар гарч байна. Хоёрдугаарт аптекийн гэрээ нууц үүссэн тийм ээ. Энийг хилтэд болгосон. Гуравдугаарт энд ерөөсөө хэлэг айл тавталгоо дээр нүүрсний асар том асуудал үүнүүдийг хилтэд болгосон. Улсын хурлын тогтоолыг таад үзэх юм бол төсөв бодлоготой баталсан 11 сарын 10-ны тогтоол дээр энэ бүх юм дэлт болсон байна. Ингээд нээлттэй сонсгол явах гэжсэн чинь жагсаалт цуглаан болоод. Гадны жагсаалын нэрийг юу гэж хардаг вэ? Жагсаалыг хоёр талдаа. Нэг талаасаа энэ бол бас ард түмний дэмжлэг, иргэдийн дэмжлэг энэ нүүрсний асуудлыг улам мэлтод болох, шалгах юм дэмжлэг өссөн. Түлхэц өссөн. Нөгөө талаасаа тэр ард иргэдийн шаардлагын дагуу мөрдөн байцаах ажиллагаа эхэлсэн. Та хэдийн парламент ерөнхийдөө нэг цогц асуудлыг шийдлээ дууслаа. Одоо та нууж хаах асуудалгүй ер нь хүчний ардах юмыг яриад өгөөч л гэж байна. Улс төр гэдэг чинь өөрөө бол энэ төр ус ирэх шүү дээ тийм ээ. Мэдээж одоо нөлөөлөл яриа хэлцээ байсан байж магадгүй. Үндсэн шалтгаан нь улсын хурлын хэн шалгалтын тухай хуулинд мөрдөн байцаах ажиллагааны нууц задрахаар бол хэн шалгалтын сонсгол явуулж болохгүй гэсэн заалт. Яг тэр хуулийн заалт шилжлийн дагуу тухайд мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байгаа учраас энэ сонсгол ашиглагдав. Гэхдээ жишээлбэл тэн дээр чинь шүүх хурлаар орох гэж байгаа нэг нотлох хоригдуудыг өөрчлөх, мэдүүлгүүд өөрчлөгдөх тийм ээ. Тэн дээр нээлттэй яригадаад эхлэхээр чинь нэг оролцож байгаа гэрч холбогдох тэгээд чинь тайлбар мэдүүлгээ өгнө асуулт нь асуугдана. Ингээд мөрдөн байцаах ажиллагаанд цаад учруулах тохиолдолд энэ шалгалтын сонсгол явуулах гэж. Аимчаас мөрдөн байцаах ажиллагаа дуусны дараа улсын хурл энэ дарга захимж гаргаж ахиж сэргээж ажлын хэсгийг байгуулж тэгтээ гамболт гишүүний оролцоотой хуучин минь уламжлалт залгамжилж хэн шалгалтын сонсгол явуулах, төр хороо байгуулах шийдэл гаргалгааг болж ингэж ахиж үргэлжлүүлсэн. Мэдээж ийм хоёр төрлийн саад байсан гэж хэлж байна. Тэгэл одоо яаж тавь. Хууль зүйн хувьд бол Төрстэй холбоотой асуудлыг хоёулаа хөндөд шууд ороод ирлээ. Дараас асуух нэг асуулт байна. Сүүлийн 4 жил тасралтгүй. Тэрний өмнө 2 жилгээд та үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр 6 жил суучлаа. Аптек гэрээ гэдэг зүйл ярьсан. 5 жил суусан 2019 онд тий. Аптек гэрээ гэдэг зүйл ярьсан. Төмөр зам яг 19 онд баригдчихсэн. Тэр зөвлөмж үнэхээр яг төмөр замыг нууцд аваад цэргүүдээр бариад ингээд хий гэдэг зөвлөмжийг засгийн газар шийдэл болгож өгсөн юм уу? Эсвэл тухайн үед яригдаад байсан зүйл нь ус төр байсан юм уу? 3 үний л асуудал шүү дээ. Ер нь тийм нууцд ав төмөр зам баригдсан зөвлөмж үндэсний аюулгүй байдлын зөвлөл гаргахгүй шүү дээ. Яг л үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гэдэг юм чинь аж ахуй ажил хийдэг байгууллага шүү дээ.
зөвлөмж гэж байгаа үстэй тийм ээ. Өгч байгаа зөвлөмж нь улс орны хэмжээнд эдийн засгийн аюулгүй байдал чухал ач холбогдолтой томоохон төсөл төлбөрүүдийг хэрэгжүүл холбогдох анхаарах байгууллагууд анхаарах гэсэн тийм зөвлөмжүүд өгч байдаг. Тийм чиглэлүүд өгвөл хууль тогтоомжийг ягчлал бариад тийм ээ ойлгол гээл хууль ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж аливаа төсөл төлбөрүүд хэрэгжиж явах гэсэн зөвлөмж өгч байсан. Сүүлийн үед таны нэг ингээд саяны бичлэг задарлаа шүү дээ тий. Ганбаатар гишүүний загинжаа. Улсын хурлын нэг ёс зүйн асуудлыг бол бас манай хэвлэл хийх хүнддэг шүү дээ. За тэгэл одоо ирцэндээ цагтаа ирээч, ажиллаа хийгээч, тий конопо дараачаа хуулиа хэлцээч гэл. Тэгээ яг сая одоо хамгийн сүүлд таны өрөөнд одоо сууж харагдаж байгаа байхгүй юу? Тэр бичлэг. Энэ асуудлыг хоёр тасалж байгаа тий. За нэг дэх асуудал нь бол улсын хурлын гишүүний ёс зүйн эрчтэй холбоотой асуудал. Өмнө нь шүү дээ. Өмнөх бүх их хурл 8 дахь удаагийн хурлаас бүх өмнө 7-8хан гишүүн сууж агаад төгөлдөр урдна гэж хүний канопод дараад дүүрэн бичлэг байдаг шүү дээ. 10-аад хүн ирж бусд хүмүүсийн картыг хийж агаад тэгэл ирцээ бүрдүүлэл саналаа хураачдаг 7-8 хүн санал хураах гэсэн шүү дээ. Тэр үед энэ ёс зүйн асуудлыг аль төвшөнд ярьж ирсэн, тав хүмүүнээ яаж хөндөж ирсэн. Харин одоо бол яг хурууныхаа хийгээр яг хүн өөрөө бичлэн байж ажил эрдэнэд орно саналаа өгдөг гэсэн. Тэр үтгээл 39 гишүүний эрцийг хэдэн хүн бүрдүүлээд тэгээд 7-8-аар суужгаад 20 хүнээр санал өгдөг гэсэн бол одоо 39 хүн заавал дэмжиж хууль эзлэн батлагдаж байгаа шүү дээ. Ийм том чанарын болон тооны өөрчлөлт гарсан. Хоёрдугаар хэм энэ өхөрл бол шатыг дээрээс нь хийж хүртэх ёстой гэсэн зарчим шаардлага тавьж хүний өрөнгүүл шаардлага тавьж ажиллаж байна. Ийм учраас улсын их хурлын гишүүний ёс зүйн дүрмийг энэ хурл баталсан. Нийтийн албанд хувийн ашиг сонирхлын төслийг зохицуулах тухай хуулинд өөрчлөлт оруулж төрийн албан тушаалтнууд хамгаалалт хийгээд төрийн албан тушаалд ажиллаж болохгүй, тендерт оролцохгүй, ашигт нутмлын лиценз эзэмшиж болохгүй гэсэн ийм хуулийг бас баталсан. За хоёр дахь тусдаа Ганбаатарын сайттай битүүр ярианы бичлэг бол яг бас яагаад задарсан юм гэдэггүй. Ямар асуудлаас хүндсэн маргаан юм. Гэхдээ дээр нь жоохон нэлээд сарын өмнө бичлэг шиг санаж байна. Сумын засаг дарга аймгийн дарга нэрэл иргэдэн сумынхаа дарга томлолтой байл, сумын дарга аймгийнхаа дарга томлолтой байл. Тэгээ бид нар ингэж дэмжээгүй тэгсэн чинь лиценз олгочихжээ. Тэрний голынх нь нэр нь ойлгомжтой. Мохор худаг одоо Бадын гол гэсэн газрууд олгож байгаа. Тэгэхээр энэ хууль зөрчигдөөд орон нутгийн иргэд дэмжихгүй эсэргүүцээд хахад үндэслэл өгөхий шаардлагаар эсэргүүцээд хахад энэ лиценз олгоод энэ газар утсыг мань ухаад байна. Бидний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг одоо эрхэнд талдж байна. Үндсэн хуулийн 2-р 16-гийн 2-д байдаг одоо энэ заалтыг зөрчиж байна. Хууль зүйн үндэслэлтэй юм шаардлага тавихаар энийг нь бол ашигт мултмалын эрхлэх газрын дарга тавиад хамт орж ирээд ашигт мултмалын эрхлэх газрын дарга дэржсэн сайд нь бас орж ирээд дундуур нь орж ирсэн учраас ихний яриаг бас ойлгомжгүй байж байгаа нэг иргэдийн хооронд харилцаа үсэл бухимдлаас үүдэлтэй энэ цэвэр ажил хэргийг маргаан байсан. Тийм л бүтэлцэн болсон. Тэгээд дараа нь бол учраа болоод Ганбаатар гишүүн бол энэ дээр ажлын алдаа гаргасан байна гэд тухайн лицензүүдийг төдөлзүүлээд тэгээд асуудал шийдэгдээд явсан. Лицензийн төдөлсөн юм тийм. Төдөлсөн юм тийм. Төдөлсөн. Тэгээд энэ нь бол яг ажил хэргийн маргаан бол иймэрхүү маргаан зөндөл болно шүү дээ. Парламентын бусад мэтгэлцээнүүд ч юм биш үү. Зарим бусад тэр бүтгэл зодоонууд юм болд юм л шүү дээ. Тэр чинь нэг ард түмний төлөөчдөн байгуулах учраас өөр өөрийн өнцөг салбаруудаа өмөрсөн хамгаалсан тэмцэлч тийм ч болж байгаа. Би зүгээр юу гэж хардгаггүй та бас улс төрд бол нэлээд олон жил болчихлоо шүү дээ. Ер нь бол бас энэ улс төрийн нюансыг бас сайн мэддэг парламентч нэг гэж би боддог байхгүй. Тэгээд чид эр цараг гаргаад инх хамгаалал Монголыг явуулж болдгоо байсан юм уу? Ямар ч юм бэ? Та бас ингээд олон жил ингээд сэтгүүлч хийчлээ. Гэхдээ бас яг бид нар хууль дээдлэнэ гэж тангараа хүргэж байгаа шүү дээ. Тэгээ хуулиар би нэг л канал байхгүй. Тэгээс улсын хурлын дарга шийдэл тэрнийг явуул энийг явуул гэдэг тийм арчлан тогтолцоотой парламент арилтаа нэг ч улс байхгүй. Парламентын даргын үүрэг бол харин гишүүдийнхаа эрх ашгийг л хууль тогтоогт нь хамгаалж хангаж явах хэрэгтэй. Тэр төдөлзүүлэх үү, төдөлзүүлэхгүй юу гэдэг асуудал бол хуулийн дагуу үндсэн хуулийн дагуу шийдэгдэж байгаа. Та ер нь одоо энэ улсын хурл баталсан энэ хуулиуд бараг сөрөг байр суурьтай байсан одоо ямар хууль байна таны? Одоо ингээд намын бүлгийн хурлуудаа оролтын ингээл энэ чинь ингээл бараг ингээл ороод ирж байгаа шүү хуулиуд чи өөртөө өргөн барай лоббид бол. Заримдаа ордны улс төр олон түвний санал бодол хоёр зөрөх тохиолдол их байна. Тийм учраас олон түвний санал бодлын парламентаар ч гэсэн мөрсөн ард иргэдийн тэгээд шинжлэх ухааны үндэстэй нотлохотой тийм асуудлууд дээр
зөрөх тохиолдол зөнгөө байна л да. Тухайлбал нэмэгдсэн өртгийн албан татврын асуудал байна. Газрын тухай хууль байна. Энээс болоод би жишээлбэл нэг хэсэг үүсчихсэн бод жишээ бол би төсөв батлаагүй ер нь анхны улсын их хурлын дарга юм блэ. Яг гэсэн бол. Гараа явцсан л та тэндээс. Тий. Та тэгээд гараа явчихна гэдэг чинь бол улс төрийн хувьд бол их сонирхолтой байр суурь илэрхийлж байгаа мессеж гэж би харж байна. Эсэргүүцэж Хууль зөрчиж байна. Тийм учраас би лав энэ чуулганыг даргалахгүй маа гээ гараа явчихоор энэ төсөв өөрөө бүхэлдээ хууль зөрчсөн юм уу, хуулийн дагуу батлагдсан юм уу гэдэг ностой асуудал яригдчих магадгүй хэрвээ ардын нам ийм олонх биш байсан бол. Тий, цэцмэц зэрэг асуудал байна. Миний үндслэл аргумент бол юу л байсан юм л да. Ёс зүйн хувьд би энэ төсвийг батлах. Хувь хүний итгэл үнэмшил алгаа. Яг л миний итгэл үнэмшил бол ажлын байр бий болгохын тулд үндэсний үйлдвэрлэлийг дэмжих хэрэгтэй. Үндэсний үйлдвэрлэлийг дэмжихийн тулд үндэсний үйлдвэрлэгчдийн хамгийн том дарамт бол нэмэгдсэн өртгийн албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлээ татврын дарамт байна. Бусад эдийн засгийн салбарууд бол энэ дарамтууд харьцангуй байна. Монголчуудын хамгийн номер 1 асуудал одоо бид ажлын байр, ажилгүйд л биш. Энэ олон мянган залуучууд гадагшаад өрөөд яваад байна. Энэчнээ сайн цалинтай ажлын байртай болох хүмүүс чинь үйлдвэрлэл зэрэгжээж л тэгээ үндэсний үйлдвэрлэл технологи аж үйлдвэрийн салбар зэрэгжээж л ажилтаа орлоготой болно. Энэ чинь нэмэн өртөг шингэж байгаа салбар шүү дээ. Нэмэн өртөг үндсэндээ аж үйлдвэрлэлийн салбарт л нэмэн өртгийн нэм шингэж байгаа. Тийм учраас нэмэн өртгийн татварт хамгийн их дарамт үүсгдэг, элмэдэг гэж хэлэх нь жаажин зүгээр дарамттай байдаг салбар үндэсний үйлдвэрийн салбар. Худалдааны эдийн засгийн төр бол харьцангуй гайгүй. Яг л импортын татвараа нөөцийн татвартайгаа ямар нэгэн аргаар хамгийн бага 2 дахин бага төлж байгаа гэдэг судалгаа байдаг. Ийм учраас импортлогч нар дээр болгоо. Тэгэхээр импортлогчдын ачаатайгаа өрсөлдөх чадварын үед үйлдвэрлэгч нар сул болохоор үндэсний үйлдвэрлэл яаж сэрэх вэ? Үндэсний үйлдвэрлэл сэрэхгүй бол яаж ажлын байр бий болох вэ? Ажлын байр яаж сэрэхгүй бол яаж ажилгүйдлийг бууруулах вэ? Ажилгүйдэл бууруулахгүй яаж ядуурлыг бууруулах вэ? Үндэсний үйлдвэрчээр нийгмийн даатгал нөөц өртөл өртөө үлдчих тийм л шүү дээ. Тэгэл тэрийгэ төлж чадахгүй ингээл асуудал тавиад байгаа шүү тийм ээ. Сая өндөгцөн хөрөнгө оруулалтын хууль өнгөрсөн 1 сард бол нэлээд нийгмийг хамарсан маргаа үүсгэлээ. Энэ бүр дахиад 6 сарын өмнө 7 сард орж ирээ та бас энэ дээр шийдэл гаргаад яг чуулган хаахын өмнө энэ хуулийг хилцэхгүй болгож байна. Хөрөнгө оруулалтын хууль дээр тэр газрын асуудлыг ягаад одоо хувь зандан шатраг гишүүний хувьд өөрийнхөө дотоод итгэл үнэмшлэр энэ асуудлыг явуулахгүй байх талд нь зогссон юм байна. Хөрөнгө оруулалт бол Монгол улсын хөгжлийн нэг чухал зүйл мөн. Гэхдээ таны итгэл үнэмшлийг сонсох хэрэгтэй байна л да. Хөрөнгө оруулалт бол чухал. Хөрөнгө оруулалт харилцан үр ашигтай байх нь чухал. Тийм ээ. Хөрөнгө оруулалт ажлын байр бий болгож хөгжил төвчлийг авчирдаг. Дэлхийн нийтийн чиг хандлага бол одоо чухал салбаруудаа тодорхойлдог. Хөрөнгө оруулалтын тэргүүлэх салбартаа ийм таатай нөхцөлийг бүрдүүлнэ гэж оруулж ирдэг. Ийм дэлхийн нийтийн чиг хандлагын дагуу манай хөрөнгө оруулалтын орчин байх хэрэгтэй. За энэ хөрөнгө оруулалтын үед бол нэгээр тогтохгүй болон асуудал байгаа юм. За сонс. Зөвхөн өнгөц нэгдүгээр асуудал нь бол газрын асуудал тийм ээ. Нэгдүгээр асуудал газрын асуудал гэхээр хөрөнгө оруулагч газрыг 100 жилээр эзэмших ашиглах гэдэг асуудал бол үндсэн хуулийн зөрчилтэй болж байгаа. Хууль өөрөө зөрчилтэй. Яагаад гэвэл газрыг гадаад иргэн бол ашиглаж болно, эзэмшиж болохгүй. Тэгтэл нөгөө тал руугаа тонгорохоор дотоодын хөрөнгө оруулагч нар одоо саяны хэлдэг өдөө аж ахуй үйлдвэрлэлд аж үйлдвэрлэхлээр явахаар газар эзэмшиж болохгүй болчихж байгаа. 15 жил байдаг. 15 жилээс ч огт газар эзэмшиж болохгүй болчих хөрөнгө оруулалт бол. Дотоодын хөрөнгө оруулагч таачиж байгаа. Саяын хуулиар тий. Саяны хуулиар. Залдаа Зөвхөн батлагдсан бол гэдгээр нэрж байна. Зөвхөн ашиглаж болно гэдэг чигээр чинь одоо маш олон компаниуд хөдөө аж ахуйр орж байна, эрхэлж байна, газар тариал эрхэлж байна, орчимчсан мал аж ахуй, фермер аж ахуй эрхэлж байна. Тэгэхэл эзэмшиж болохгүй болчихно гэхээр чинь нэг засаг дарга нэг өглөө босоод хувийн үзэмжээр чинь заа чиний газар ич авлаа. Ашиглалтын асуудал чинь ашиглах асуудал чинь тийм хязгаартай байхгүй. Ингээд дотоодын хөрөнгө оруулагчдад маш их эрсдэл тавуулна. Хөөц ийм агуулгатай. Тэгээ хөрөнгө оруулагч ялгаж тодорхойлог байгаа юм л да. Гадаадын хөрөнгө оруулагч, дотоодын хөрөнгө оруулагч нийтэн савнд оруулаад ашиглаж зөвхөн ашиглаж болно гэж заажхаар одоо эзэмших. Хоёрдугаарт энэ бол газрын хуулиар зохицуулагддаг асуудал. Газрын хууль нь байхгүй. Эхний удаад нь газрын хуультай л орж ирсэн л дээ тий. Тэгээ газрын хуулиа буцаасан. Тэгэхээр энэ бол ч өөрөө
доголон хууль болж байгаа. Газрын хуультай байхгүй хууль чинь хөрөнгө оруулалтын хуулинд 1000 тусаад хэрэгжихгүй. За яг тэгээд дараа нэг 100 мянган долларын асуудал байна тийм ээ. Босхын асуудал байна. Дараа нь дээр нь тэр гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагуудын асуудал байна. Гадаадын төрийн эмчийн хэвлэл мэдээллийн байгууллага Монгол улсад нэхийн тул зөвшөөрөлтөй байх хэрэгтэй, хоригддаг энэ залтууд байхгүй болчвол ямар эрсдэлийг тавих сэтгүүлч нар өөрсдөө хийж байгаа тийм ээ. Альва шийдэл, эдийн засгийн ч гэсэн шийдэл, улс төрийн ч гэсэн шийдэл хаас торомс хоёр дээр л байх хэрэгтэй. Монголын замаар ингэж авчих чинь дандаа хаа згшээдэвэл эргэлтэй байна, тойроо байна, нослохоо байна. Маш онголдсон шүү дээ тийм. Хаана торомзоо гიშхүү. Тэгэхээр энэ ер нь бүх асуудал дээр эдийн засгийн асуудал дээр ч гэсэн эрсдэл буюу торомс эрсдэлтэй үед торомзоо гიშгэж байгаа. Шулуун дардан зам дээр хаазаа гიშгэж байгаа. Бизнес ч гэсэн өөрөө бизнесийн урлаг тэгж зовдог байхгүй. Хаас торомслэр нь ашигын төлөө дарж явах хэвээр, хаас гიშгэж явах хэвээр. Гэхдээ бизнес бол шулуун дардан хордны зам биш учраас бас хаана торомс гიშгэж байгаа юм. Тэгтэл манайх бол ингээд нэг талын тойлоод нэг л ерөөсөө хөрөнгө оруулалтыг дэмжихгүй байна. Нэг л ерөөсөө 100% бүх юм нээлттэй бол дэмжиж чинь. Энд чинь яг хаас тоормзог машин байж болохгүй зү. Тэгвэл хаазган машин байж болохгүй зү. Яг л амьдрал яг шув шулуун дардан хурдны зам биш. Маш олон өнцөг өнгүүд байж тэ амьдралт чинь. Би зүгээр танаас нэг та чинь ер нь бол малчин өрхүүдийн нэг салбарын хуулийн тухай нэлээд олон ярилцлага хийсэн хоёр шүү дээ. Тэгээ сая энэ засгийн газраас за улсын хурл бас хууль батлаад уур амьсгалын өөрчлөлтөд тэмцгээд бэлчээрийн ажиллаж байгаа хамгаалалтаа тэгээд шинэ хавшаа хөдөлгөөн өргөжлөө шүү дээ. Тэгээ одоо нөгөө таны яг санаачсан тэр малчин өрхүүдийн холбоо байгуулж чинь яг энэ хавшаа хөдөлгөөнд уйлдах гэдэг байгаа байхгүй юу? Энэ хууль маань ер нь юу болсон бэ? Одоо парламент дуус. Малчин өрхийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хууль батлагдсан. Одоо энэ 3 дахь өдөр эцэслэн одоо эцсийн хилцүүлэг дууссан. Үндсэндээ зарчмын үед батлагдсан гэсэн үг. Тэгээ одоо ёсчлох шатанд авч байна. Малчны эрх зүйн байдлын тухай хууль гэж байна. Малчныхаа статусыг тодорхойлгосон хууль батлагдж байна. Статусыг яаж тодорхойлж байгаа? Үйлдвэрлэж байгаа байхгүй юу? За ингээд үйлдвэрлэгч баялаг төдөгчтэй агуулгаараа л тодорхойлогдож байгаа гэсэн үг. Тэгэхээр агуулга нь ийм л дээ. Малчин өрхийн холбоо малчны эрх зүйн байдлын. Нийт малчтын 80% нь 500 хүртэлх малтай байгаа. 5% нь 1000-аас дээш малчин байна. 5% бол эдийн засгийн харилцааны нэгж болчихж байгаа. Компани ч байт юм уу, арилах аж ахуй бизнесийн нэгж бол гэж тооцож байна. Эдийн засгийн скейл буюу одоо эдийн засгийн цар хүрээний хувьд 500 хүртэлх малтай малчин бол эдийн засгийн статусын хувьд бол нэгж гэж үзэхэд эдийн засгийн тодорхойлолтоор бол бага яагаад гэвэл шүү дээ. Та хоёр хувийн аргалгаалны дотор төлөгчтэй ялгаагүй хэмжээтэй байхгүй скейл. Яг бол орлогын хэмжээ нь одоо цалин авч байгаа хүнээс бага зорилготой байж болно. Амиа л авч хөөчих тухайд биш. Тийм учраас эн чинь өөрөө зохион байгуулалтанд орж иж энэ уур амьсгалын өөрчлөлт, энэ зах зээлийн нийгэм тасан зохицсон уур амьсгалын өөрчлөлт, энэ өдрийн нөхцөл тасан зохицсон шинэ хэлбэр аж ахуйг л дэмжиж уламжлал дээр тулгуурлаж арай жоо өөрчлөгдөж шинжлэгдэж өгч байгаа агуулгууд энэ бүх хуулийн зохицоороо сууж байгаа. Нээлттэй сайхан ярилцж байгаа шүү дээ. Би танаас нэг асуулт байна. Энэ хөрөнгө оруулалтын хуулиар орхимооргүй байна л да дуусгачих гэж бодож байна. Монголын ерөнхийлөгч асан Баттулга таны өрөөнд нэг орж уулзалт хийгээд буцаж гарч ирээд хэвлэлд мэдээлэл өгөөд газрын тухай харилцаа бол Монгол улсын суур үндэсээ гадныхан 100 жилээр Монгол улсын газрыг өгөх гэж байна. Одоо хариуцсан сайдын хэлжилт. Тэр хүмүүнээс болж байна. Буцаж гарсныхан дараа үйл процесс яасан бэхээр чуулган дээр энэ хуулийг зогсоосон. Тэгээд таныг Баттулга ерөнхийлөгчийн захиас даалгавраар энэ хуулийг зогсоолол гэдэг яриа гарсан шин. Та энэ дээр нэг тодорхой хариулт өгч үнэхээр тэр үний нөлөө орсон юм уу? Дотоод ихтгэл үнэмшилж байсан юм уу? Яаж ч хоёулаа баян онгорих. Тэр нэмэг ингээд нэг баримттай он цаг дарааллын үед зөв тунгааж авах хэрэгтэй байна сэтгүүлчд жишээлбэл. Одоо энд ингэж бодож байгаа. Яг тэгэхээр энэ хууль 2023 оны 6 дугаар 7 дугаар сард 7 дугаар сард өргөн баригдсан. Тэр үед нь би хилцэхгүй гээд болиулж ирсэн бүгд. Тэгээд газрын тухай хуулийг батж аваад 11-2 сарын үед дахиад хилцүүрхээр орж ирсэн. За яг орж ирээд хилцүүлэх явсан чинь энэ асуудал ийм атсан шалгаатай хэлбэр бидэнд ойлгуулахдаа бол нөгөө эзэмших гэдгийг авчсан гэдгээр нь ингээ ороод ирсэн чинь асуудлууд дахиад илдээд байна. Тэр үед нь бид нар энэ асуудлыг
сан тураахгүй хилцүүлэхгүй буцаацсан байсан. Тэрнээс бүр дараа нь Монгол Улсын ерөнхийлөгч асан Батулга улсын хурлын гишүүдийн хамт надад орж иж болсон. Тэгээ хүмүүс гайхаад байт юм л да. Одоо улсын хурлын гишүүд бол манай өрн чөлөөтэй орж ирэл уулздаг. Эрэхтэй угаасаа гишүүд чинь дарагтаа асуудалтай. Тэгээ гишүүд орж ирж уулзъя. Монгол Улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан улсууд уулзч асуудал тавихыг би хүлээж авах нь зөв өснө хэрэг үстэй тийм ээ. Танд орж ирээ юу гэж хэлсэн? Энэ асуудал ийм юм байна гэж бичгэл гадуулж гэсэн. Нээлттэй тий. Юм бичлэгтээ гарсан шүү дээ. Тийм бичлэг гарсан нээлт. Лайвтай. Нэлээд ядан гишүүн буснаад. Яг тэр өнгөрөлтөй хөлөнд байгаа. 7-8 залтууд бол эрсдэлтэй үндэсний аюулгүй байдалд сөрөг үр дагавартай гэсэн үндслүүдээр бичигдсэн. Би зүгээр ингэж бодож байгаа. Одоо яг ингээд энэ албаны юм ярихаасаа гадна ер нь та бас өнгөрсөн одоо 5 жилийн хугацаанд спикер ихтэй манай энэ хэвлэл мэдээллийн дөрөвт засаглалд хэр нээлттэй байсан бэ? Ер нь та энэ засаглал дээр нь яг та өөрөө ер нь яг ямар бодлого гарч ирсэн? Бид нар ч яг нэг юм бодож байгаа шүү дээ. Гэхдээ зүгээр таны бас бодоод явсан шиг сонирхоод байгаа байхгүй. Тэгээ энэ парламент бол хамгийн нээлттэй засаглал хэлбэр шүү дээ. Нэгдүгээр бүх чуулган нээлттэй байдаг. Тийм учраас парламентын үйл ажиллагаа бүхэл дээр нээлттэй. Ил тод байдлаар энэ хян шалгалтын ажилч дээр энэ хууль тогтоох ажилч дээр байнгын орооны хурал бүх ажил нээлттэй явж ирсэн. Тэр өвтгөл бүгдийг нээлттэй болгож ард түмнээсээ санал авдаг болохын тулд парламент гэдэг одоо захим иргэдийн оролцооны платформыг бий болгож хуулийг боловсруулах шатнаас нэхлээд санал авдаг болсон. Энийг нээлттэй байдлыг. Энэ нээлттэй сонсголыг нээлттэй байдлыг. Энэ нээлттэй байдал гэдэг ч гэсэн өөрөө үйл ажиллагааны ил тод байдлыг хэлдэг болохоос биш. Тийм хувь хүний хувьд ч юм уу нүүнцгөнгүүгээд ахыг нээлттэй байдлыг гэх юм. Парламент дээр орж ирсэн нэг сонирхолтой давуу тал гэх юм уу иргэдэд одоо мэдэх эрх, хууль санаачлах эрхийг жинхнээс нь олгосон зүйл бол иргэдийн саналыг үндэслээд тодорхой ажлын хэсэг байгуулах. Дахиад иргэдийн санал нэмэгдвэл бүр хууль одоо санаачлах энэ асуудал бол байгаа шүү дээ. Нөөтийн тухай хууль миний санаж байгаагаар бол 3 асуудал дээр 100,000 давсан иргэдийн цахим гарын үсэг бий болсон. Энэ 100,000 гэж за 300,000 саналыг танай парламент яагаад хөнгөлүүлээд байна? Яагаад шийдэхгүй байна? Яагаад шийдэж чадсангүй? Арчлалын ойлголт бас төлөвшөөгүй байна. Дээд доодох. Ер нь энэ ард иргэдийн санал популизм хоёрыг бол ялгаж салгаж чадахгүй байна. Тэгэхээр юу гэхээр энэ ард иргэд бол татвар бууруулах гэсэн салыг бүгдээр л дэмжин штэ гэж боддог. Тэгтэл татвар бууруулалтын хүүхдийн мөнгө нэмий тэгсэн санал 100,000 хүрээгүй. Ард түмэн ухаантай байгаа. Тэгвэл нийт олон дөгөөрөө ард түмэн мэргийн ухаалаг учир энэ арчлал гэдэг засаглалын хэлбэр чи хүндрэлцэн сонгож бодож олсон ба штэ тийм ээ. Тийм учраас ард түмэн дандаа нийт олон дөгөөрөө зөв шийдвэр санаас гаргана бийтгэдэг. Энэ бол арчлалын одоо хүч буюу юм сүнсний юм билээ л дээ. Гэтэл хүмүүс бол ингээд таалагдах юм бол хүмүүс таалагдана гэж боддог. Гэтэл тэр татварыг бууруулъя, халамжийг нэмэх гэсэн салууд ерөөсөө дэмжигдэг 100,000 хүрээгүй. Харин яг амьдралд байгаа учраас энэ бизнес цаад учруулаад байгаа учраас нийгэм тулгамдаад байгаа учраас энэ саналууд 100,000 хүрсэн. Жишээлбэл цалинтай ээж байна. 50,000 төгрөгийг ямар цалин гэж бодох юм бэ? Энгийн үнэ төвшин ч гэсэн. Тэгвэл ядч нэрийн солио гэдэг. Тэгээ энэ саналуудыг бол бид нэ бүгд хэмжээсэн юм байна. За нэмэгдсэн үртгийн албан татвар дээр ихтэй бид нэр зүгээр салаагүй шүү дээ. Ажлын хэсэг байгуулад татварын реформын хууль санаачлаад төсвийн байнгын орон даргаас ахлуулсан ажлын хэсэг байгуулад тэр хуулийн төслийг бэлэн болгоод ингээд нийгмийн даатгалын шимтгэл нөхцөл бүртгэл албан татварын асуудлаар тодорхой шинжил хийхээр салбараар урамшуул тодорхой маш нарийн бодлого шинжилтэй юм хуулийн төслийг боловсруулад санал авахар бэлэн болгоод төсвийн байнгын орон явуулсан гэж хэлсэн. Улсын хурлын гишүүдийн хувьд ч гэсэн улсын хурлын даргын дэргэд зөвлөлөөр яриад тэг бүх процесс энд болсон байгаа. Энийг яг нэг сөргөлдөн маргалдаж байгаа талууд өөрсдөө онцгоор нөгөөгөө харлуулахын тулд өөрсдөө зөвтгөхийн тулд янз бүрийн тайлбар тааж тэр хоёр нэгтчлээ энэ нөгөө хоёр нэгтчлээ янз бүрээр тайлбарладаг байж магадгүй. Гэхдээ бод жишээ нь би тухайн үед улсын хурл өөрийнхөө өөрсдийнхөө бүрэн эрхийн хүрээнд хууль батлахгүй үсгээ шийднэ. Улсын хурлын гишүүд өөрсдөө итгэл үнэмшлээр шийднэ. Энийг сошиалуудаар амьгүй албатуудаар гэж би бүрэлсэн. Тороол гэдэг чинь амьгүй албатуудаараа дайруулад сошиал дайралт шантажаар хууль батлуулна. Эсвэл хуулийг зогсооно гэж алинж байхгүй шүү. Бид энэ чинь итгэл үнэмшлээрээ өөрсдөө шийдээд явах болно гэдгийг зориг зохинд хэлсэн байна. Тэр олон нийтийн өмнө хэлсэн юм бол хамгийн бод баталгаа баримт гэж бодож байна. Ер нь зөв үлсийн төлөө бол биш дээ. Монголчууд үзэл бол одоо нам ус төр хатахгүйгээр нэгдэж чаддаг багсан.
буруу зүйлийн эсрэг бол намуулаар болцсон тэмцэж чаддаг байх хэрэгтэй. Энэ ч л зарчим шүү дээ. Тэгээ бидний ярилцлагын цаг бол ингээд дуусч байна л та, мэдээж хэмжээ хязгаартай байгаа. Тэгээд би бас төгсгөлд нь танаас ийм зүйл асууя гэж бодоод байсан. Тэрний үг бол та одоо ингээд яг энэ 126 одоо холимог төгөлцөөр сонгуул яваа тийм 126 одоо ингээд парламентын гишүүнтэй болгох энэ төрлийн төгөлцөөний эхлэлийг тавьсан их хурлын дарга байгаа байхгүй юу? Үндсөөллийн өөрчлөлт одоо 2019 он тэг ингээд хийцэн. Тэгээ ер нь та яг одоо энэ сонгуулийн үр дүнгээр байгуулагдах парламент Монгол улсын хөгжилд ер нь хэр бодтой хувь нэмэр оруулна гэж бодож байна. Хэр чамба парламент болно гэж бодож байна. Айлсгууд нөгөө бид нар бас сэтгүүлчнээ яриад байгаа шүү дээ. Одоо Америкт болдог Калифорни Шварценеггер сонгогддог сонгуул шиг болж бүр те ингээ парламент чавдах сулрахыг гэдэг болгоомжл байна зарим хүмүүст. Тэр үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн энэ гол зорилго нь олон өнгөтэй хариуцлагатай, олон өнгөтэй болохоор илүү хяналттай болно шүү дээ. Энэ асуудлуудаар дуугардаг, мэтгэлцдэг, өрсөлдөөнтэй ийм парламент болоосоо л гэж хүсэж энэ өөрчлөлт хийгдсэн. Гэхдээ энэ өөрчлөлтөд бас олон хүчин зүйл нөлөөлнө л дөө. Намуудын шинжилэл, намуудын өөрсдийн нэр дэвшүүлэлт, сонгогчдын болон нэр дэвшигчдийн сүүл нь гишүүн болсон хүмүүсийн хариуцлага, хувь хүний оролцоо идэх олон хүчин зүйлээс хамаарна. Гэхдээ бүхэлдээ том утгаараа бол энэ сайн өөрчлөлт болж чадна гэж итгэж байна. Бид нар бүх суурийн сайн тавиад өгчлөө. Улсын хурлын тухай хууль, дэгийн тухай хуулиар мэтгэлцээний шинжлэх ухааны үндэстэй ард түмний төлөөсөн мэтгэлцээ гэдэг юм дэг хийсэн. Тийм учраас бол шинжил болно гэдэгт хэрэгэлцэх хэрэггүй. За баярлалаа. Бид энэ удаад улсын хурлын дараа гомжийн зандан шидртаа зангаагүй ярилцлага хийлээ. Тэгэхээр сэтгүүлч UBN цэгийн сайтын сэтгүүлч Лавгийн томын Лавга бит хоёр. За ямар ч байсан энэ удаагийн одоо 8 дахь удаагийн парламентын хүчний цаана юу болсон? За ер нь бол парламентын дарга маань өнгөрсөн хугацаанд ямар хөө ажил хийсэн гэж энэ парламентыг үнэлж дүгнэж байгаа тухай одоо тодорхой мэдээллийг үзэгчдэд хүргэлээ анхаарал үзсэн үзэгчдэд баярлалаа. За та бүхэнд баярлалаа. Тэгээ миний ярианы нотлохоонуудыг та хоёр видео суух хайжгаа татж аваад ингээ ашиглаж болно шүү. Тэгвэл илүү баталгаатай болох байх. Үнэн бодтой мэдээлэл өргөх нь одоо сэтгүүлчдийн ч гэсэн гишүүдийн ч гэсэн үүрэг үүсдэг юм.